Харин харилцагч байгууллагаас хүрсэн мэдээллийг хүргэе. Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр төрөл бүрийн төсөл хөтөлбөр арга хэмжээнүүдийг зохион байгуулж ирсэн. Энэ хүрээнд бизнесийн салбарт гендрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн She Leads арга хэмжээг өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Нийт 450 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйчүүд урагдан оролцсон тус арга хэмжээний үеэр улс орны болон эдийн засгийн хөгжилд үзүүлэх, эмэгтэйчүүдийн нөлөөлөл, оролцоог нэмэгдүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, эмэгтэй бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлд нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ. Мөн амжилттай яваа бизнес эрхлэгч эмэгтэйчүүд өөрсдийн арга туршлагаас хуваалцаж мэдээлэл солилцлоо. Голомт банктайгаа харилцаад одоо 3 жил болж байна. Харилцагч болоод. Тэгээд ер нь бол Голомт банк эмэгтэй бизнес эрхлэгчдийг байнгын дэмждэг She Leads, тэгээд ялангуяа Women Owned гэдэг сертификат гаргасан болохоор илүү нөгөө эмэгтэй бизнес эрхлэгчдийг давуу тал болгож одоо бид нарыг зээл болон бусад санхүүгийн одоо хэрэгслүүрээр дэмжиж өгдөг. She Leads гэдэг эмэгтэй бизнес эрхлэгчдэд дуу хоолойг сонсох, за мөн одоо хооронд нь холбож өгөх цомоор бизнесийн синержи, үнцэн нэмэх үйл ажиллагааг идэвхжүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг бол анхудаа зохион байгуулж байна. Тэгэхээр энэхүү арга хэмжээнд бол одоо маш олон эмэгтэй бизнес эрхлэгчид, манлайлагчид, ээжүүд маань ирсэн байна. Тэгээ энэхүү арга хэмжээ бол жил болгон зохиогдоод явна гэж бодож байна. Голомт банк нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээний ялгарлыг бий болгох сурталчлах зорилгоор Women Owned тохирлын тэмдэгтийг 2023 онд зах зээлд нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар энэхүү тэмдэгтийг нийт 60 гаруй байгууллага өөрийн үйл ажиллагаанд ашиглаж, хөрөнгө оруулалт татах, борлуулалтын сувгаа нэмэгдүүлэх зэрэгээр ашиглаж байна.